Hi guys. Өнөөдөр бид Your Line April буюу 4 сар дахь шинэ бодлыг ярих болно. Наоши Аракавагийн бичсэн бүтээл бөгөөд 2014-өөс 2015 оны хооронд гарсан аниме. Арима Косагих төгөлдөр хуурын Аястаку ээжийнхээ өвлөөс болж төгөлдөр хуур тоглож чадгаа болсон. Өөрөнгөө тоглож буй төгөлдөр хуурын дуу сонсож чадгаа бэлдэг. Арима төгөлдөр хуур 2 жил тоглож чадалгүй. Амьдралыг өнгөгүй нэг л хэвнээр харна. Аримагийн амьдралд гэмтийн байдлаар Каориг хийлч орж ирэн амьдралыг нь оронгоор нь эргүүлнэ. Арима тэрэгтэй тэр ганц алхмыг Каориг учруулав. Каори энэ бүхний катализатор Аримагийн хувь хүний хөгжлийн төлхөгч хүч нь болдог. Өдөр бүрийг тоолон өнгөрөөхөө Арима байлна. Сэтгэл готрол гэдэг өөрөө эдрэтэ мэдрэмж. Дуртай хоолой идсэн ч амтгүй санагдах, зүгээр байгаач ядаргаатай, гонигтай санагдах дэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ээжийнхээ өвхлийн дараа амьдралын бүх зүйл утга учраа алдна. Сэтгэл готрол нь Аримагийн хувьд төгөлдөр хуурын дууг сонсож чадгаа болсноор эхэлдэг. Нэгэнт байсан мөч рүүгээ эргэж очиж чадалгүйгээр үлдэнэ. Аримагийн ээж нь өөрт нь байгаа бага хугацаа үлдсэнийг мэдснийхээ дараа Арима санаа зов. Төгөлдөр хуур төгс тоглож чадвал ядаж өөрийгөө аваад явчихна. Намайг байхгүй болсон ч өөрт нь боломж олцоо би болно гэж бодсон. Үл ойлголцол сэтгэл түгшилвсэн Аримагаас хэд олдно. Аримагийн амьдралын том хэсэг өнөг харуулсал байсан ч гэсэн тэр бүхэн төвлөрөлгүйгээр Арима багаар алхаж эхэлнэ. Аливаа зүйл хоёр талтай байдлаар ээжийнх нь гаргасан үйлдэл хүүгээ гэх сэтгэл хайрын нэрлэлийг байхгүй болохгүй. Харуулсаж яана гэдэг өөрөө танд дурсамжтай чухал байсан гэсэн үг. Тэр нандин мөч хорон бүхэнг санч, мууч, хоёулангийн төлөө авах хэрэгтэй. Би анх энэ анимыг үзэж яснаас санаж байна. Ингийн л хайр дурлалын гонигтай аним гэж бодон сэтгэл өндөр биш үзэх гэж байсан. Хүний сэтгэл хөдлөл эдрэгээр дүүрэн бүтээл болохыг нь үзэж дуусаад л ухаарсан. Та сонирхож үзээрэй. Та нарыг ч бас гайхшруулж магад.